Хөдөлмөрийн яам Япон улсын эрүүл мэнд хөдөлмөр нийгмийн халамжийн яам хооронд байгуулсан хөдөлмөрийн салбар дах хамтын ажиллагааны санамж жижиг хүрээнд энэхүү ажилтан бэлтгэх хөтөлбөр хэрэгжиж байгаа юм а. Хөтөлбөрт 18-аас 39 насны залуучууд хамрагдах бөгөөд ямарваа нэгэн байдлаар мэрэгжилтэй заавал дээд боловсралтай байхыг заагаагүй. Нэгүгээр хэлбэл дадлагчигчаар ажиллах хүсэлтэй 18-аас 39 насны залуучууд бүгд хамрагдах боломжтой гэсэн үг юм а. Бүртгэл болсны дараа иргэдийн хөдөлмөрийн яамны хараа мэрэгжлийн боловсрол сургалтын байгууллагуудыг түшиглэн Япон хэл болон тус улсын хууль эрх зүйн нийгэм соёлын талаар сургалтанд хамруулах юм байна. Сургалт 7 дугаар сарын сүүлчээс эхлэх төлөвлөгөөтэй бол 3 сарын хугацаатай үргэлжилнэ. Сургалтын хугацаанд дадлагжигч ажилтан гадаадд илгээх төв Япон улсаас ажиллах хүчний захиалга авч гэрээ байгуулж эхлэх бөгөөд эхний гэрээг Токио 2020 зуны олимпийн бүтээн байгуулалтанд ажилуулах чиглэлээр хийхээр төлөвлөж байгааг тулгасан юм а. За мэрэгжлийн үнэлэхтэй байж болно, мэрэгжлийн үнэлэхгүй байж болно л да, тэр бол хамаагүй. Мэрэгжилтэй хүн ирээд явна гэд бүртгүүлж байгаа бол тэр хүн магадгүй давуу тал болчиход байгаа байхгүй нөгөө мэрэгжлийн хүнээсээ. Тэгэхээр мэрэгжлгүй хүмүүс нь би тэр хэллээ шүү дээ. Мэрэгжлгүй хүмүүс нь бол арай нэг туслах яг тэр мэрэгжлийнхэн шалтгааллах тэр зорилт мэрэгжлээсээ шалтгаалаад ажлынхын байрнууд нь янз янз байгаа л гэсэн үг байхгүй юу. Мэрэгжлийн хүн мэрэгжлийн нэг агнуурчин хүн барилгачин хүн бүртгүүлэх юм бол очоод чиглэлийнхэн дагуу ажиллаад дадлагжаа явуучих боломж байгаа бол мэрэгжлгүй хүн бол арай жоохон туслах эсвэл мэрэгжлтэй болох тэр алхмууд руу орох тийм л ажлын байрууд байна л гэсэн үг байна. Хөтөлбөрт дадлагжигч ажилтны 3 жил байхаар тусалснаас гадна гэрээ хийсэн байгууллагада амжилттай ажиллаж чадвал 2 жил сунгаж болохоор зохицуулжээ. Харин одоогоор дадлагжигчийн тоо тодорхой бус байгаа юм байна. Дахин сануулхад иргэд Харьяа аймаг дүүргийн хөдөлмөрийн хэлтэст 2 хувьч хээж зураг, иргэний үнэмлэх, эсвэл гадаад паспорт, мэрэгжлийн ур чадвартай батлах диплом үнэмлэхийг их хөвлбөртэйгээр нь өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Харин бүртгэл энэ сарын 28-ны хүртэл үргэлжлэх юм а.